Дорногов аймаг 2025-аас 2028 онд хэрэгжих их бүтээн байгуулалтын хүрээнд иргэдийн боловсрол, эрүүл мэнд, соёл, нийгмийн хамгаалал, хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжсэн дараах бүтээн байгуулалтуудыг өрнүүлнэ. 700 хүний суудалтай Саран өхөө театр. Орон нутгийн хэмжээнд соёлын салбарыг хөгжүүлэх, иргэдийн соён гэрүүлэх, урлагийн боловсролыг нэмэгдүүлэх чөлөө цагаан зөв боловсон өргөлөхөд зориулан улсын төсвийн 18.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 700 хүний суудалтай Саран өхөө театрыг 2025 онд ашиглалтад оруулна. Хүүхэд залуучуудын спорт цогцлбор. Эрүүл чирэг идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлж, орон нутагтаа спортоор хичээлэн, спортын амжилт гаргах орчин нөхцөлийг бүрдүүлнэ. Үндэсний болон олон улсын тэмцээн зохион байгуулах боломжтой энэхүү байгууламж нь хүүхэд залуучуудын чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяас чадварыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэв. Ангаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн салбар сургуулийн цогцлбор. Хүн амын эрүүл мэндийг хамгаалах бодлого түүнийг орон нутагт хэрэгжүүлэх зорилтын хүрээнд мэрэгжлийн эмч, совилогч, эрүүл мэндийн бусад мэрэгчлэлтнийг мэрэгшүүлэх, орон нутагт чадварлаг боловсон хүчин бэлтгэх зорилгоор улсын төсвийн 7.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ангаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн салбар сургуулийн цогцлбор барих ажлыг 2025 оны 1-р улирлаас эхлүүлэн гүйцэтгэж байна. 960 хүүхдийн сургууль. Хүүхдийн сурч боловсрох таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор орон нутгийн төсвийн 13.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дорногов аймгийн Замууд суманд 960 хүүхдийн багтаамжтай шинэ сургууль ашиглалтад орно. 640 хүүхдийн сургууль. Хүн амын боловсролын хэрэгцээг хангаж хүүхдүүдийн боловсролд тэгш хүртээмжтэй орчин бүрдүүлэх зорилгоор улсын төсвийн 9.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дорногов аймгийн Замууд суманд 640 хүүхдийн багтаамжтай шинэ сургууль ашиглалтад орно. 150 хүүхдийн цэцэрлэг. Саншин суманд хүүхдийн боловсрол хөгжлийг дэмжих зорилгоор улсын төсвийн 3.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэг ашиглалтад орно. Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил хамгааллын төв. Ахмад үеийн туршлага, оролцоог үнэлэхийн зэрэгцээ, тусгай хэрэгцээт иргэдэд нийгмийн халамж, эрүүл мэнд, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх иж бүрэн үйлчилгээтэй орчин бүрдүүлэх зорилгоор Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил хамгааллын төвийг байгуулна. Тусгай хэрэгцээт хүүхэд асран хамгаалагчдын төв. Тусгай хэрэгцээт буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асран хамгаалагчдын гэр бүлүүдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, нийгмийн оролцоог сайжруулах зорилгоор Дорногов аймагт тусгай хэрэгцээт хүүхэд асран хамгаалагчдын нэгдсэн төвийг байгуулна. Музей сургалт судалгааны төв. Орон нутгийн түүх, соёлын өвийг хадгалах, судлах, төвийн дэлгэрүүлэх үйл ажиллагааг сайжруулах зорилгоор дэвшилтэт технологи бүхий музей сургалт судалгааны төвийг байгуулна. Политехникийн коллеж, техник технологийн сургууль. Их бүтээн байгуулалтуудын хүрээнд Саншин суманд бүтээн байгуулах Политехникийн коллежийн техник технологийн шинэ сургуулийг барьж, орон нутгийн эдийн засаг, үйлдвэрлэл, дэд үтц, эрчим хүч, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт мэрэгжлийн боловсон хүчин орон нутагтаа бэлтгэнэ. Говийн төмөр замчин хөтөлбөрийн хүрээнд баригдах 180 айлын орон сууц. Дорногов аймаг болон Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичиг боруулсан гэрээний хүрээнд Саншин сумын 4-р багт дахин төлөвлөлт хийж 180 айлын орон сууц барих ажлыг эхлүүлээд байна. Мандах наран 7 хороолол. Дорногов аймаг түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд орон нутагт иргэдийн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, эдийн засгийн таатай нөхцлөөр орон сууцнд хамруулах ажлыг шат дараатайгаар өрнүүлж байна. Саншин сумын 4-р багт мандах наран 7 хороолол барих ажлыг 2024 оноос эхлүүлэн гүйцэтгэж байна. Шинэ ахлах сургууль. Дорногов аймгийн засаг даргын тогтвортой бодлого тасралтгүй хөгжил 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 2025 онд орон нутгийн төсвийн 5 тэрбум 465 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Саншин сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн өргөтгөл 320 хүүхдийн хүчин чадалгүй ахлах сургуулийн барилгыг шинээр барив. Тогтвортой бодлогыг хэрэгжүүлж тасралтгүй хөгжилд түүчээлнэ.